Нэг л зөвлөх юм. Амар хийдэж шүү дээ. Бэлтгэлээ тууштай сайн байвал одоо хурж болохгүй оргил гэж байхгүй гэж байна. Сүүлд нь ядаж харамсахгүй тул бити бууж өгөөрэй л шүү дээ. Сайн байцгаана уу? Бишрэл металлогийн тоглогч Цагаанбаатарын санчраа. Самун уу би бишрэл металл багийн төвийн тоглогч Цэдэвсүрэн гэдэг хүн байна. За бишрэлт металлогийн томилч Ууган Баяр. Тоглолтын өмнө ер нь сэтгэл зүгээ тайван байхыг хичээдэг. Бүх зүйлд ер нь тайван ямар нэгэн асуудал гарсан ч ер нь бүгдийг тайвнаар шийдэхийг хичээдэг. Ер нь жоохон яарч сандрах тохиолдол гарах юм бол ер нь сэтгэл зүйс жоохон доктор алддаг болов гэж би бас боддог. Ер нь жохолчилж авч үздэг. Би өөрөө бас эрүүл мэндийн хүн, эмч мэрэгчлээ. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс одоо нэг эм бичээд гаргахаас илүү бас сэтгэл зүйг ингээд өргөд гаргachвал ер нь эмнээс илүү бас байх магадлал өндөр байх гэх юм. Одоо спортын баг 50-аас баг илүү гэж би дотроо боддог. Сэтгэл зүгээ одоо чухал тоглолтын өмнө айлуулах өөрийгөө одоо юу хийж чадах дээр илүү сайн төвлөрдөг. Яг зөөлөн байхгүй амар хичээдэг. Ер нь бол жоохон асуудалтайгаа шууд нүүр тулаад тэгээ ер нь бол нэг зөөлөн байвал айгүй амархан готролд орох юм болов уу гэж боддог. Тэгээ ер нь бол жоохон хүчтэй байгаад тэгээ хүчтэй байдлаар л даван туулъя гэж боддог шүү дээ. Амар хийдэж шүү дээ. Тэгэл маргааш өглөө мэдээ шинэ өглөө. Тэгэл дахиад шинэ өглөө. Та нар чаднаа. Бити бууж өгөөрэй. Сүүлд нь ядаж харамсахгүй тул бити бууж өгөөрэй л гэж л. Нэг л зөвлөх юм. За нэг л хэлж байна. Тэгээд ерөөсөө л тэгэл яг бүх зүйл дээрээ л гоё үнэн сэтгэлээсээ хандаарай. Тэгээд ер нь үнэн сэтгэлээсээ хандаад явж байхад тэгээд нэг буруу л явахгүй хаа гэж боддог шүү. За хамгийн гол нь бэлтгэл, мэдээж бэлтгэл. Бэлтгэлээ тууштай сайн байвал одоо хурж болохгүй оргил гэж байхгүй гэж байна.